Хөөрхөн ухаалаг нөхөрсөг эрэг та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. Намайгч Дорим маань 2 дугаар дугаар болох наадмын тусгай дугаар маань эхлэхэд бэлэн боллоо. Сайн уу намайгчээ? За сайн уу? Сонин сайхан юу байна да тэнэр? Сонин сайхан. Яг наадам болж байгаа болохоос гайгүй. Чамаар сонин сайхан юу вэ? Надаар сонигтэй манай лабораторид маань шинэ постдок хурж ирээ. За. Хятадаас ирсэн. Тэгэнгүүтээ Сингапур, Америк, Япон зэрэг газруудад ерөөдөө ажиллаж үзсэн. Мундаг туршлагатай. Харин тийм байснаа өөрөө Япон хэлтэй, Хятад хэлтэй, Англи хэлтэй, тэр нь гол нь ингээд дандаа агсан төвшний хэлтэй. Яа. Тийм мундаг хүрсэн. Тэгээд өнөөдөр тэр хүнтэй хоол идэж ярилцаж үзээд тэгсэн чинь ерөнхийдөө бакалавр, мастер, доктор шал өөр яг мэдээж хэрэг сайенс шинжлэх ухаан. Гэхдээ шал өөр 3 мэргэжлэр гэдэг эзэмшсэн юм байна. Бакалавра хүний генетик, мастера за юу гэж хэллээ? Ургамлын тоосовчоор ургамлын тархлааг нөлөөлөгддөг, уургийг зөөвөрлөдөг тийм гений тухай гэнэ. Ямар сонирхолтой. Шинэ байсан болохоор би гайхаад. Гоё юм тий. Нэрээ тийш мастер зөөвөрлөгдсөн юунууд бас байх юм биш тий. Бодож ирс үзэж байгаагүй юм биш. Тэгээд мастерын ажлыг яг нөгөө Хятад хамгаалж исэн. Тэгээд тэр лабораторид ургамлын цэцэг, тоосовч зэрэг дээр илүү нарийн судалгаанууд хийж чаддаг байсан учраас тэндээсэн. Тэгээд доктор болохоор Японд ургамал дээр хамгаалж исэн гинэ. Одоо юу сонирхож байгаа юу нь чиглэл нь? Одоо тэрийг бол одоохондоо нөгөө бидэрт яриаг байгаа. Тийм. Гэхдээ манай Мягава сенсейගේ багшийн доор удирдлагын доор яваад байгаа хгүй профессор. Тэгээд тэр хүн болохоор зэрэг ургамлаас цэвэр уурыг ялгаж авах, тухайн уургийнхаа бүтцийг бүрэн тодорхойлох. Тэгээд уургийнхаа зөвхөн ингээд молекул бүтцээс гадна 3D бүтцийг тодорхойлох гэдэг нэлээд нарийн судалгаа хийдэг. Ямар гоё. Харин тэр хүний удирдлагын дээр байгаа болохоор ерөнхийдөө тэр чиглэлийн судалгааг нэлээд их байх гэж үзэж байна. Зөв. Магистр докторийн юутай ч гэсэндээ нэлээд ойр юм ш тий судалгаатай. Өөрийнхөө судалж ирсэн ямиг илүү гүнзгийрүүлээ цаашаа явах тохиромжтой юм. Харин мундаг мэдлэгтэй юм байлээ. Өнөөдөр хамт хоол идээ ярилцаад үтсэн чинь англи ямар ч мундаг ярьдیں۔ Их юм сурч авах нь тий. Хүндтэй яадаг тий яг нэг хүрээлэлд ингээл нэх гоё тийм мундаг ингээ хүн ороод ирэхээр аягүй их юм суралцаад аягүй том юм өсөлт болдог тий. Харин тэгснэ амар дараахан зэрэг би ингээд юу ч мэдгүй. Би бол хинч бишээ гэж хэлж юм лээ. Ямар хэцүү вэ? Би юу юм гэж. Харин тий би тоосоо. Би тэгвэл тэр тооссон уу? Харин тэгээд ер нь амар инээдтэй сонирхолтой гэх юм уу, инээдтэй гэх юм уу хүн бэлээ. Тэгээд нөгөө гадаад хүн болохоор зэрэг өвгийн сонголт Монголд амар тийм хүнд. Одоо тэгэл битээр ингээ хоол идэхэр болсон чинь ингээд чи цагийн ажил хийдгүү гэхээр би гайхаад ингээд яагаад ийм амар хувийн асуулт асууж байгаа юм бол гэсэн чинь чамд мөнгө байгаа юу? Хоол идэхэд 1000 yen болчихсон. Яа. Харин амхантай илтгэр хоолны мөнгөө чи тайлбарлах гэсэн аа. Ингээ чи мөнгөтэй юу гэх нэг л тийм чи ядуур гэж ингэж хэлж байгаа юм шүү. Муухагаар хэлгээд. Харин тийм. Харин би бүр ингээ шокд байгаа. Тэгээ тийм мундаг сонирхолтой шинэ хүнтэй танилцсан. Тийм байна. Стохой сонио үедээ байна. Наадмын нийтлэл үзэж амжаа юу? Амжаагүй. Би нөгөө лабораторид өглөө 10-аас орой 9 хүртэл байгаа болов. Гэтэ наадмын ховж юуасан талаар танаас сонсох байна. Тэгвэл би танилцуул яг нөгөө Монголд байгаа ч гэсэндээ яг очиод яг өөрийн биеэр наадмын нийтлэлийг бол үзээгүй. Жохон гонигтай. Гэхдээ нөгөө нэг юуг нь лайвыг бол үзсэн. За тэгээд энэ жил бол айгүй онцлог, айгүй урт хугацаанд наадмын амралт маань одоо 7 сарын 10-наас 17-ны хооронд тохиож байгаа. За тэгээд доллар төр байгуулагдсны 2234, их Монгол улс байгуулагдсны 819, үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоос сэргийн мандалсны 114, ардын хувь судлалын 104 жилийн үндэсний их баяр наадам тохиож байгаа юм байна. За тэгээд нийлтийн үйл ажиллагаан дээр ерөнхийлөгч хөрс хүүхэлсэн. Тэгээд яг хэлсэн үгээс хамгийн онцлог хэсэг нь надад
нөгөө нэг хар хором хотын бүтээн байгуулах ажлыг аль биесээр эхлүүлж байгаа гинэ. Яг ингээ хүмүүсийн бараг Монгол хүн болгоны сэтгэл дотор ингээ өмөрдөг, тэг өмөлцдөг, бүр ингээ үнэхээр харамсдаг зүйл бол яалцчгүй хар хором хотыг хадгалж авч үлдэж чадаагүй. Энэ зүйл бол үнэхээр харамсмаар бидэг байхаа гэж боддөө шүү дээ. Харин тэр гоё хотыг хадгалаад үлдсэн байсан бол өнөөдөр аялал жуулчлалаас ямар төвшөнд байх байсан бэ гэж бодоод үзэхэд бас хэцүүхэн. Тэгээд дараагийн нэг сонирхолтой шинэлэг санагдсан мэдээлэл нь байсан бэ гэхээр 2025 оны 5 сарын 21-нд яг нэг нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийг хэлэлцээд Монгол улс, Австри, Бахрейн, Пакистан, Португал, Катар, Турк улсын тэргүүний энэ саналуудыг нэгтгээд тэгээд 7 сарын 11-ний яг хэдүүлэнгийн надвалдаг энэ гайхалтай өдрийг дэлхийн адууны өдөр болгон тэмдэглэж байгаа гинэ. Өдгөө дэлхий дээр 57 сая гаруй адуу байдаг. Тэгээ яг хүмүүсийн тэр амьдрал ахуй хэрэглээ бүх зүйлд ингээд маш чухал ингээд ялцчгүй байр суурь эзэлдэг штэ тийм ээ. Тэр ч утгаараа тэр адууны өв соёлыг хадгалж уламжлуулж үлдээх бас дээрээс нь тоо толгойг нэмэгдүүлэх гэх зорилгоор энэ өдрийг ерөөхдөө тэмдэглэж эхэлж байгаа гэсэн юм сонирхолтой сайхан мэдээлэл ирсэн мэдээж авлаа. Тийм тэгээл гоё нөгөө нэг төрийнхөө толгойг ерөөхдөө галаа батрадаг штэ. Тэгээ яг галаа батраахтаа нөгөө хөтлөгч нь амар гоё заяа. Тэнгэрийн орноос галын амийг тэн ирж хүмүүд харилсан алтан хараацайн домгоор Монгол удмын хөх галаа батраая гэл. Тэгэл ерөөхдөө яг ингээд хараацаа шувуу бүх юмыг бэлгэцсэн тийм юутай хэрэгслүүрүүдтэй толготой галаа ерөөхдөө батраад тэгээ дуу хөгжим цэнгээ найр хитэйгээр наадмын нээлт болж өндөрлсөн. Яг хөө тэгээд наадмтай холбоотой шүүмжлүүд бас нээлттэй холбоотой зарим зүйлүүд бас мэдсээр явж байгаа. Тэгээ бас нэг онцлог зүйл нь Японы эзэн хаан болон хатнаар ингээд бас үзэж байгаа харагдсан. Энэ бас амар сонирхолтой бас санагдсан надаа. Тэгээд сайн нөгөө нэг яасан юм блэ? Дэлхийн 2 дугаар дайны дараа амиа алдсан цэргүүдэд хүндэтгэл үзүүлсэн юм билээ. Тэгээд яг 10-ны байдлаар бол нийтдээ 512 хүчтэн зодоглохоор бүртгүүлсэн байгаа гинэ. Хязгаарлалт насан талаараа 256 оролцогч оролцохоор бүртгүүлснээс 195 нь яг стандарт хангасан гэж үзээд уралдаан нэг оролцсон байна. Тэгээд Өвөр Хангай аймгийн Хужирт сумын харьяа хурдан хүлэг тадарсан юм байна. Шүтлэн насан талаараа 224 үрээ бүртгүүлснээс 131 нь уралдаж Төв аймгийн Замар сумын харьяа хурдан хүлэг тэрүүн байранд орсон юм байна. Сор харвааны хувьд болохоор Дархан болон Даяар дурсагдах мэргэн харваачтаар манлайлуулсан 640 орчим харваач оролцож байгаа ийм сонин хачинтай байна да. Тэгээд дараагийн гоё зүйл нь талаараа энэ жил бас амар өргөн дэлгэр болж байгаа зүйл нь нэг аймаг заяа. Тэр нь талаараа Уус аймаг. Тэгээд Ховд Хөөсгөл болон Сүхбаатар Архангай аймагуудын нийтдээ 27 сумын 100 жилийн тэгшээ тохиож байгаа ийм жил юм биш. Тэгээд яг ингээд аймагуудын ингээд сумуудын тэр нөгөө нэг 100 жилийн ой ингээд арга хэмжээг харсан чинь тогон талаараа 7 сарын 18-наас ахуулаад 8 сар гартал ерөөхдөө бол ингээд ярьж дараалан тавигдсан билээ. Налгар сайхан. Тийм бааз. Стил нөгөө найр автахаарна гэдэг шиг наадам автахаар харж ил байгааз. Тийм ш. За миний хувьд нэг иймэрхүү зүйл танилцуулахаар бэлтлээ дээ. Хүмүүс тэгвэл энэ жил аймаг сувдынхаа наадмыг догтлон байж бараг хүлээсэн юм шүү те. Харин тийм ээ. Бэлтгэл бас айгүй яаж яах. Тэгээд бас айлууд чинь яаж л штэ. Давхар энийгээ бэлгчээд ургийн баяраа тэмдэглэж байгаа айлууд бас нэлээд байх шүү. Тийм шүү те. Бараг энэ жил ер нь Монгол орныг тойрон аял хийвэл их гоё юм шүү те. Харин тийм байна. Наадамаас наадам, соёлоос соёл гэд те. Тий. Яг нөгөө аймгийн наадам болгон чинь өөр болдог болохоор өөр юмсан онцлогтой байдаг болохоор яг энийг дайруулад аялал амар гоё байх байсан баха. Тийм бин те. Та яваач. Би яг 20 гаргаад нэг Архангайлуу явна да. 100 жилийн айлуу. Гайхалтай. Тэгээд надад болон сонсогчтой гоё зураг хуваалцаарай. За чадварлаа. Тэндээс бас гоё факт олоод ирээ. Нэрээ наа жоохон бахад ингээд манай хүргэн хангидагс ахгүй юу? Нээлт ингээд үцхээр ингээд тэмдэглүүлэн заяа.
Одоо Мгм. ингээд нээлт ямар онцлогтой хин бараг ямар дууд болсон яаж ийж ерөнхийлөгч юу гэж хэлсэн тэгэл бүх тэр хин түрүү магнаа алсан яасан ийсэн бүх ямын тэмдэглээд ав гэл 9 сарын 1-нд хичээл чинь эхлэхээр багш чинь ингээд цоомжлог хичүүлж магадгүй тэгэхээр бэлтгэлтэй авах хэрэгтэй гэл телевизийн өмнө үзэг цаас аваад ингээд очиж суудагцсан. Тийм байсан аахгүй юу. Тэгтээ бас нэг талаараа амар үнэн байгаад байгаа сте тийм. Хичээл дээр хэрэглэгдэхээс гадна одоо ингээд гадаад дотоод явхад ч гэсэндээ Монголынхаа талаар мэдлэгтэй байх амар хэрэгтэй. Тэгээд бас энэ наадмын түүхийн талаар бас сонирхол аягүй зүгээр юм болов. Энэ талаар чи мэдээлэл хуваалцах уу? Тэгээ. Би бас яг таны хэлсэн дээр бас би яалтчгүй хүүхдүүдийг түүхээ нэлийн сурмаар юм байна да. Гадаад явах тухай Монголд байгаа хүмүүс түүхээ мэдчих юм бол жуулчдад бас маш гоёо таниулах юм байна. Уус орно гэж бодсон. Тийм шүү тийм. Ой чамаг ингэжсэн чинь би нөгөө бакалавр сурч байхдаа яг Японд руу явж байсан аахгүй юу? Судалгааны ажлаар агай гой боломж тохиогод. Тэгээд яг очсон чинь би амар эцсэн тийм юунууд кейсүүд амар байдаг байхгүй юу? Эхнийх нь талаараа зэрэг ингээд нэрнүүдээ монгол хичээр амар бичүүлэх сонирхолтой байд юм лээ зөө. Тэгсэн чинь монгол хичээр ингээд чи амар хичээлэн штэ чадахгүй гэж хэлж чадахгүй чадчих байгаа байхгүй чадхаас өөр харахгүй байдалд орчоо. Тэгээ нэг алдаатай оноотой юм бичиж байгаа байхгүй юу. Тэгэл ёо дараад нөгөө хүн чинь шалгасан чи амар алдаатай юм бичиж өгцөн гэл Батангот дотор бүр ингээд өмрөөл өчөөж. Тэгээ дараагийнх нь нэг юм болохоор зэрэг Монголд ингээд ямар гоё зүйлүүд байдгүй гэж асуусан байхгүй юу. Тэгэл тухайн үед дөнгөж нөгөө чанжин болтгийн нөгөө хөшөө ингээд Чингисхаангийн хөшөө ингээд яатсан сэмбэрлүүлсэн байсан юм чинь. Тийм газар байдаг тийм нэг Чингис хааны хөшөө байдаг гэл хэлсэн чинь хэдэн метрийн өндөртэй хатаас хэдэн километрийн зайтай юм шиг. Хүмүүс тэгэж гүнзгий бүр ингэж сонирхож шимтэж асуут юм билээ. Тэнгуут чинь би ямар өндөр мөндрийн сонирхож харж ирсэн биш тий. Хоол нь би чи монголчин шүү дээ. Тэгсэн ирнээсээ яг тийм одоо зүйлийг ч мэдхгүй тайлбарч хэлж чадахгүй гацж байгаа да. Амар эмзэглэж ийсэн. Харин тийм ээ. Би бас энд нэг Японы найзтайсаа гадна Франц нэг найзтай болсон аахгүй. Тэр хүн Монголыг бүр үнэхээр биширдэг. Яагаад гэвэл өөр их тийм гайхалтай байгаль туртай. Яг өндөр технологи, байшин барилга аль ч оронд байдаг. Бүх орон тиймдээ болцсон. Тийм тийм. Харин тийм. Тэгэхэд Монголд ингээд гайхалтай байгаль байдаг. Би бүр ингээд өдөө очих юм бол та ингээд нэг газарууд ингээд хотоос тасраад нэг газар очингууд эргэн тойронд чинь ямар ч хүн амтан байхгүй талыг таарах боломжтой гингүүд бүр гайхаад. Тэгээд тэр хүн бас нөгөө түүхийн сонирхоод ингээд Монгол ийм том гүрэн байсан. Энэ яагаад ингэсэн? Яагаад ийм болсон? Ингээд надаас түүхээр бүтэлтэй нэлээм асуугаад. Өөрөө бас энэ орныг сонирхож байгаа үед хайгаад үзсэн чинь тэр хүний одоо олсон юм надад ирж байгаа хгүй. Тэнгүүд Хувлаа хаан чинь манай Хувлаа хаан чи их алдартай юм байна. Юм ярангуутлуудаас Хувлаа хаан чинь гэлээдсэн. Тийм үед хүүхдүүд бас ингээд хүүхдүүд бүгдээрээ өөрийнхөө түүхийг мэддэг бол гоё яриад улам их сонирхлын татаад бас явбал зүгээр санагдсан. Монголд бас хүмүүс гадаадууд их дуртай хайртай байд юм билээ. Яг нөгөө нэг гоё эргээр сурчлах зүйлүүд аяух болж байгаа тий. Одоо янз бүрийн гоё мундаг тамирчид маань энэ. Тэгээ дээрэс нөгөө сая өнгөрсөн жил гарсан хүргэл тэрлэгээд нэвтрүүлэг Солонгосын. Амар гоё сурталчилж өгсөн юм болоо гэж харсан тий. Харин тийм. За хоёлаа наадам байгаа. Тэгээ. Би энэ өнөөдрийн сэдв наадам юм чинь наадам хаанаас хизээ өсвгээд сонирхлоо. За. Тэгээд та хөтөө шоолоорой. Шоолохгүй. Би нөгөө наадмыг ерөнхийдөө Чингис хааны үеэс үүсэлтэй л гэж боддог байсан байхгүй юу? За. Гэсэн чинь тэднээс өмнө үүсэлтэй гэдгийг өнөөдөр мэдэж авлаа. Энд гэхдээ хит их сурвалжуудаас харахаар ер нь тэгээвчсэн мэт шүү дээ. 13 дугаар зууны Монголын эзэн тгүүрний одоо юу яг Чингис хааны үеэс үүсэлтэй гэж аягүй их бичсэн байдаг шүү. Харин тийм тий. За тэгсэн чинь манай Монголын үндэсний баяр наадам манай ард түмний төрч ёсны түүх, цэргийн уламжлал, соёлын өвтө нэгтлбоотой ийм баяр байдаг. Тэгээд наадмын анхны элбэн бүр манай эдний өмнөх 2009 онд Хүннү гүрний үед Модён Шанью цэргээ цуглуулан хүч чадлыг нь сорж баяр наадам хийж байсан түүхтэй холбоотой гэж бас үздэг байна. Энэ үеэс эхлэн монголчууд төрийн хүч чадал эв нэгдлийг илэрхийлэх зорилготой наадам зохион байгуулж ирсэн. Гэхдээ тухайн үед яг
энэ одоо баяр наадмыгаа наадам 93 наадам гэж нэрлэдэг байсан. Өөрөөр нэшилтэй байсан гинэ. Түүний дарагчаар 13 дугаар зуунд Чингис хаан болон түүний үр садын үед наадмыг улам боловсронгуй болгож улсын хэмжээний баяр болгон хөгжүүлсэн. Ардын хувьсгал ясны дараа буюу 1921 оноос хойш 7 дугаар сарын 11-ийг төрийн албан ёсны баяр болгон тэмдэглэж эхэлсэн. Тийм учраас одоо бид Монгол улсын үндэсний их баяр наадам хэмээн тэмдэглэдэг болсон гинэ. Сонирхолтой юм тий. Яг тэр Чингис хааны үеэс гэдэг нь талаараа 1200 оны үед хамаарх анхны Монгол бичиг бүхий чулуун дээр 500 гаруй метрийн зайнаас ном сум харван байгаа онж чадсан эсвэгээ хэмээх язгууртан дүрслэн бичсэн байдаг гинэ. Тэгээ дээрээс нь нөгөө Монголын нас товчон дээр бас яг энэ наадамтай холбоотой 93 наадамтай холбоотой мэдээлэлүүд бас их байдаг байсан гэсэн байсан. Тэгээд сая ч гэж тий 2006 онд яг Монгол Улсын үндэсний их баяр наадмын 800 жилийн болсон. Тэгэхээр чи одоо бараг 800 гаруй жилийн түүхтэй ийм баяр наадам болчиход байна шүү дээ, Тийм байна тий. Тэгээ 2010 онд ЮНЕСКОд хүн төрөлхтний соёлын бит бос үеийн жагсаалтад бүртгүүлсэн байт юм билээ. Хэдэн онд гэсэн бэ хчээ? 2010 он. Гэтэ ингээ аваад үтсэнгууд тухайн үедээ яг ингээ цэргийн сургуультай бол яг талбайтай байсан байж тээ тий. Тэгэхээр чин тэр олон цэргүүдийг ингээл хүсэл зориг нь мохоохгүй улам бадраагаал тэг яг бүгднгийн ингээд нэгэн зэрэг ингэж барьж хөдөлгөхөд энэ бас аюул чухал нөлөөтэй үйл ажиллагаа гэдэг юм баг тий. Нэмэгч та ер нь наадмаа хөвчлийг яаж тэмдэглэдэг вэ? За яг наадам гэх юм уу даан насны турсан жилүү тод бууж ирж байна. Яг нөгөө би тэт чинь наадмын өдөр нь гэр бүлээрээ тэгэл наа цаах ихчтэйгээ үеэлтэйгээ бөөнөрөө хөдөө гараад агаарт ортогсон байхгүй. Тэгээд зам болгон бараг наадмын тэр үедээ хүлээдэг байсан байхгүй. Амар гоё хөдөө гараад тэгэл нөгөө голын усанд тоглож болохоор чинь чи нэрээ тэгдүү байсан ингээ голын урсгал басна ингээ удаан зогсчихоор орой ингээл унтах гал хитэн штэ. Тэгвэл яг голын усан зогсож байгаа юм шиг хөлн тэр мэдрэмж нь байж идэг. Ямар амар юм бэ наа чи. Гэр гоёсон байхгүй юу? Тийм байсан. Тэгээд тэрнээс гадна ээж амир нөгөө завгүй байсан байхгүй. Ер нь бол баярын өдрүүдээр ч гэсэндээ ажиллаж идэг. Монголд байгаа нээсэл бараг солонгост байгаа юм шиг л завгүй ажилладаг гэсэн. Тэгээд яг уу хаяа баярын өдөр амархаараа өдөрч унтчихдаг байсан байхгүй. Би тэгээд дохоо гэдэг жоохон байсан болохоор амир гомдон тэрэнд нь ерөөсөө ингээ гэрт байдгүй. Тэгээд яг ингээд ганц байгаа үед нээстэй амир ярмаар байгаа штэ тий. Тэнгууд ингээд яг унтчихдаг болохоор яж чаддагсэн. Тэгээ дараа нь ингээ өөрөө яг ингээл том болоод ажил хийгээл юм ядарч байгаа ш. Олон ээжтэй харьцуулахад тэр үеийн ээжтэй харьцуулахад хамаагүй ингээ ачаал багтаа ажиллаж байгаа. Гэсэрнээсээ амир ядарч байгаа. Тэнгууд 10 ээжтэй угаасаа л ингэх ээжтэй угаасаа л унтаад тах нь аргагүй ээж гэж амир ойлгож үлээж авсан. Тэгээд ер нь бол наадмын гут ихвчлэн аав дүүтэйгээ хамт наадмын ингээл талбайлаа очиад хошоо идэл айраг угаал ундаа угаал тэгэл нөгөө янз бүрийн нөгөө юунууд идэг штеп. Тийм хонжирт тоглоомод тийм ингээд авч юм бол тийм шаарыг итгэж юм бол ингэн тийм гэсэн юмнуудыг амар тоглоно. Тэгэл байрныхаа найзуудтай нийлдэг гэсэн. Тэгээд наадмын талбай дээр тааруул. Нэг тиймэрхүү байдлаар өнгөрдөг гэсэн. Тэгээ жоохон томроод эхэлсэн чинь ямар бол талбай малбай ч явахгүй ганцаараа ингээд үлдэн заяа. Би аав дүү хоёрыг ингээд хоошоор авчрахыг хүлээгээл тэг хооронд телевизээр ингээд амар гоё жүжиглсэн тоглолтод гардаг гэсэхгүй. Тэг тэр мөрийг үзээл бүр дотор нь ороод ингээд суучдаг. Тиймээс ш. Тэгээ сүүлийн жилүүдэд жоохон тавраад гисэн чинь яг нөгөө ажил ороод гисэн чинь завгүй болоод сая өнгөрсөн 2 хугацаанд бол яг магистрийн судалгааны ажилтай холбоотой лабораторид жоохон наадмууд өнгөрсөн юм билээ. Өчигдөр ингээд стори үзчихсэн чинь жилийн өмнө өдийд гээд гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээдсэн чинь яг урмал нэрэгч заяа наан би анигэр ярьсан. Тийм зэрэг гарч ирж байгаа шүү дээ. Тэгээ одоо баг энэ жил миний анхны яг ингээд наадмаар ирхчлөөтэй байх жил болж. Заагүй. Тий, тэгснэ яг тэр нөгөө нэг онигэрээ ингэ барьсан зурган дээр заяа яаж иж байгаа л наадам болгонд сонтоорч үлдхий гэж бичсэн цаа. Тийм л энэ та тэгээд энэ жил ямар ч жилсэн яхаа нөгөө нэг одоогоор манай гэрийнхэн чи ингэ тийш ингэ тустай явцгаацсан байгаа тийм тэгээд цуглаад эхлэхээрээ 18 гаргаал ар хангаалуу нэг явах төлөвтэй. Чиний наадам тэгвэл яаж өнгөрдөг вэ? Хэрхэн наадмалдаг вэ? Тэгээ одоо бас яах гэж нэ? Японд байгаа хүн чинь бас яаж наадмлах гэдэг юм вэ? Япон дэнж байвал дэнжийг нь хавтахаарч л наадыг гэж бодоод шүү дээ. За. Энэ жилийн хувьд болохоор зэрэг
найзуудтайгаа. Мгм. За найзуудтайхаа нэрийг бүтээлчүүл яадаг бол болохгүй иргэн хоёртой ерөнхийдөө тий бол тэднийг л битээ сайхан би тэд бөөндөө хуушур хийж идээ, салаад хийж идээд гой нэг өдөр тоглож надаад сайхан наадам Люк ТV-гээр Мгм. үзээд ер нь тэгэж өнгөрөө гэж бодож байгаа. Тэгээд би тэд бүх төсвөө баталсан. Оо. Би тэд чинь гурлаа суужаа сайхан нэгдсэн төсвөө гаргадаг байхгүй юу? За гурил тэдэн төгрөг, мах тэдэн төгрөг гээл. Хөөх юм бэ. Тэгээд маргааш 12 цагт ханкюд бүгд цагтаа гэл. Мгм. Тэгээд ямар ч гэсэн тэнд бөөндөө цуглаад тэгээд би нэг хөрхөн ягаангийн хантайцтай. Мгм. Тэгээгээ өмсөд хөөрхөн болоод тэгээд нөгөө хэд манаас хөөрхөн хувцас өмсөд хөөрхөн болоод тэгээ бөөндөө сайхан уйлзаа хуушур хийж идэндээ. Мгм. Угаасаа хөрхөн хүмүүс илүү хөрхөн болно гэвэл яг ямар ах вэ? Замбай. За, бага насандаа тэгвэл яг Монголд байхдаа яаж наадмалт өгсөн бэ? Багтаа яг бүр багтаа болохоор зэрэг гэртэл их байдаг байсан санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр заавал хуушур хийж ч юм уу, авдаг ч юм уу тэгээд иддэг. Тэгээд Монголд хамгийн гоё нь надад тийг санагдахгүй хамгийн гоё нь наадам цагаан сараар телевизээр маш олон Монголын хуучны гоё кинонууд гардаг. Яг тэг. Өнгөц шар цагаан. Би бүр тийг хүлээдэг. Дамаа нөгөө зэрэг нэмхийн өмнө. Яг. Наа чи өстө бис. Би бүр хамгийн яаш. Хэдэн жил үзсэн инээдэгтэй хамгийн гол нь. Тэгээд тийг их үздэг байсан. Тэгээд сүүгээ нөгөө зөвхөн 80-д нь хүртэл хайртай болсон ч ашиг тий. Гэтэ яг ингээд одоо бодох юм бол 80-д нь л хамгийн хөөрхөн эрэг дүр байсан байл ш. Нөгөө ч дайсан зэрэг байсан байл. Том жир хоёр шиг хоёр юм уу? Тэгээд томроод ерөнхийдөө сүүл хөдөө их явдаг болсон. Тэгээд яг 7 сард хөдөө явж таараад тэгээд тухайн үед байсан газрынхаа наадмыг их үздэг байсан. Тэгээд бас би тэд нөгөө хамаатнуудаа амар их нийлдэг байхгүй юу? Хүүхдүүд үеэлүүдтэйгээ яг цагаан сар шиг бөөндөө нийлээд хорхог хийгээд, туушур хийгээд, салаад хийгээд дээрэс нь манай эйжентлийнхаа амар ажилтай. Уул нь чи хүүхдүүд гүйдэг штэ. Би баг гүйх шаардлагагүй. Тэнд илүүдэд эмхтэйчүүд олонтой. Тэгээд янз бүрийн өдрийн чинь би тийч өдөөс хойш хуулчаа. Тэгээ өдрийн 3-4 удаагийн те хорхоноос эхлүүлээл хуушуур яваад тэгснээ хүүхдүүдэд сонирхолтой гэснээ дахиад яваад тэгснээ амтлсан будаа яваад бас их чинь шин сурсан гоё жороороо хоол хийж өгөөд тэгээд их эддэг байсан. Гоё сонсогч шүү. Шууд арааны шүс гоч. Тийм үлэндээ. Тэгээд даалуу бас их тоглодог. Та даалуу тоглодог. Үгүй шүү дээ. Би ерөөсөө даалуу хөзрөөс хөндлөн хүн аа. Би улаан даалууч. Мошигч тоглодог байл гэдэг гоё юм шиг үлээ. Яг ингээд анги хамталтнаараа ч юм уу эсвэл байгууллагын ингээд хүүхрэнд аялж зугаалахаар тоглоом ингээд тгээ гэхэрөө чадахгүй ч тоглолтгүй ч тгээ суугаад хараас жоохон сонирхол идэвэл тоглодог бол амьсгалтаараа гоё юм билээ. Тийм өстой гоё ш. Хоёлын гэдэгтээ нэг насны тэр юу арай зүрхтэй юу чи жоохондоо ингээ гэртээ идэгс нэг том болоо гадар явдаг болж байна гэсэн юм биш үү? Би тэгтээ нэг наадмыг амарсаа сандж нөгөө тэр үед ягаад ч бид хөдөөч байгаагүй тэгээд тэмдэглэн хийж удаж байгаагүй тэгэл гэсэн чи наадмын нээлт явж үзье чи хуушур идээч гэл нөгөө стен руу яв гээл би явмааргүй залхуу гээл тэгэл аавгүй чи өстой явах хэрэгтэй гэл тэгэл би яваал тэгээд аав хуушур сэгч байгаа хгүй тэгэл аавд хуушур авчиад ирсэн. Тэгэхэд яг хиддээ ч байсан ямар ч гэсэн амар муухай байсан. Гадаа зөнтэй их хүн байх чи намайг гаргачлаа. Яг нэг жил тэгжсэн юм байна. Юу л тэгэж тэмдэглэдэг байсан юм байна дөө. Тэгээ гадуур чи хөөх худалдаанууд их болдог. Эндээс заавал нөгөө үлээдэг хөөс авна. Тийм дээ. Байхгүй л ялцгүй болохгүй шүү. Миний өч чи үлээдэг хөөс чи нөгөө юу хөөснөд жижигхэн ийм ногоон савтай дээрээ ийм ягаан магаан шармаар улаан таглаатай. Тэгээ ингээд жижигхэн гаргаж ирэнгуут ийм хоёр бүр хийдэг тийм үлээдэг амар их байдаг шүү. Одоо ч тэсэн чинь бүр амар гоё болсон байл шүү, тэ. Харин бөө муутай болчихсон. Тийм. Тэгэл харж байгаа л тэрэндээ саваа хийж агаад үлээхэд хөөсөхгүй. Харин тэгтээ.
юу яг гэж боддог гэсэн шүү дээ. Яг ингээд за даас чимэл гоё өөрөө найруулад үлээнэ. Юу үлээ. Тэгээд одоо хэрвээ бидний подкастыг сонсож байгаа хүүхдүүдэд зөвлөхөд саван биш фэрэ гээрээ. Тийм дээ. Тийм. Гоё аюу тавгүй гагч. Харин өстой гоё ус. Гэтэ одоо орчин цагт наадам бас гоё болчихжээ. Гоё болчихжээ. Ерөнхийдөө нөгөө Энэ ер нь яг хідэн насны багцаатай хүмүүс байгаа юм уу? Эмэргүй шиг хүмүүс чимшил яриад байгаа юм ээ. та энэ жилийн наадамд би сая өнөөдөр хальт бичлэг үзэж байгаад дорооноод төрийн сүлтийг нисгэсэн байлээ. Тийм үү. Тийм тэгээ тиймэрхүү технологи ашигладаг одоо орчин цагийн. Нөгөө өөрөө гүдэг төгөлтөр хормортой тий бас. Тэр өстөндөө үнээр орчин цагийн наадам бол өөр шүү гэж хэлмэг. Харин тийм ээ. Би бас нөгөө наадамын сэдв гэж бодоод орчин цагийн наадмын талаар хайж үзлээ. Тэгээд нэг их сонирхолтой зүйл мэдлээ. QR код ашиглаад гар утасны аппликейшнгээр бүхий онолт морьдын уралдааны бичлэгийг хянах боломжтой болсон гинэ. Пүү, наач ч гоё юм шүү. Харин тийм. Хүй, яг санаж ийн ингээд аав нар яг тэгтээ бүх байралтаар чинь ингээл баг ургийн ингээд нөө мод филогенетик мод бичиж байгаа юм шиг юм бичдэг шээ. Энэ голзоос гаргаж байгаа л тий. Яа хурцноо гэж. Би баг ухта амар гайхдаг байсан шүү дээ. Тэр хүмүүсийг олны танил хүмүүс гэж мэдгүй. Тэнгүүтээ аав ээж хоёр ямар олон танилтай юм бэ гэж үздэг байсан шүү. Яа, ингээд орчин цагийн наадам маа тийм болсон байна. Тийм бай. Би танд зарим надад сонирхолтой санагдсан наадмын талаар сонирхолтой баримтуудыг хуваалцъя. За тэгэж сонсъя. Одоо манай морин уралдаан чинь ерөнхийдөө 10-аас 30 км санд уралддаг юм байна л да. За. Тэгсэн чинь энэ нь дэлхийд хамгийн урт цай морин уралдаанд ордог юм байна. Тэнгуутаа хүүхдийн нас нь хэдээс хэдийн оронд лээ? 5-аас 7 балуу 3-аас 7 байсан да. 3 руу жоохон бага илгүүдээ тий. Тэгэхээр 5 л ах тий. Тийм. Миний нэг харсан сурвалж төрлөөр 6-аас 10 насны хүүхдүүд гэж бичсэн байсан. Гэтэ энэ асуудал бас нэлээд хөндөгдөж байгаа шүү үлээ тий. Тийм. Яванда робот болж магадгүй юм да тий. Тэгтээ төсөөлөгдөхгүй байгааз. Эсвэл чип дээр удирчдаг малгай өмсгөө тэрүүгээрээ явчихдаг тий. Гэтэ нөгөө аюулгүй байдлаа бүрэн хангачвал энэ нөгөө оролцож байгаа хүүхдүүдийн хувьд бас сэтгэл бас амар гоё бид хаа сэтгэл хөдлөл нь авч байгаа тэр мэдрэмж нь тий ингээл бүтэн жил ингээд бэлтгэж жагаад ингээд уралдана. Тэр олон мундаг хүүхдүүдтэй тэр олон хүн ингээд нэг зэрэг гараанасаа гараад барай хүртэл тэгээд төвчээртэй тийм мундаг одоо тэр ур чадварыг гаргаж уралдаад эцсийн үзнэ гэдэг бол тэр мэдрэгдэх мэдрэмж нь амар гоё идэг ханыг бодлоо. Тийм тэгээд нөгөө нэг юуны малгай залгаан дээр юм суйрлуулдаг камернуудтай байгаа шүү дээ тий. Тэгээд яг өнөөдөр би яг тийм хүүхдээ яг уралдаж байгаа бичлэгийг үзсэн байхгүй юу? Тэнгуүтэй ингээл уралж байгаа хүүхдэд эргэн тойрон нь яаж харагддаг тэр морины дэлгэн дээр яг тэрийг ингээд мэдрэмжийг авахаар амар гоё бичлэг байсан. Тэгэл энэ хүүхдүүдийн хувьд ч гэсэн амар бахархмаар байдаг юм байна да гэж бодсоо. Тийм байх шүү тийм. Нэрээ энэ бидний Монгол улсын наадам чинь зөвхөн монголчуудын биш гадаадын бас баг гадаадд захиад хэлсэн. Катлахгүй. Юу гэж нэрээ бидний энэ Монгол улсын наадам чинь зөвхөн монголчуудтай одоо ингээд сонирхолтой биш бүх үзье гэд бид нар зөвхөн улаараа байдгаас гадна гадаад хүмүүс их сонирхдаг болчихжээ. Улам дэрчлэг болоод ч тийм. Харин тэгсэн чинь 2016 оны Монголын наадмын нээлтийг Азийн Спутник сувгаар дамжуулсан гинэ. Тэгээд энэ дамжуулалтаар Азийн хамгийн олон улс үзсэн үндэсний баяр хэмээн тодорхойлсон. Ямар гоё юм те. Харин би Монгол улсынхаа энэ гоё баяр наадмыг ийм алдартай гэдгийг мэдээгүй явжээ. Тэгээ бас нөгөө гадаадд байдаг монголчууд манай хоорондоо нийлээд аягүй гоё наадмалт юм билээ шүү дээ. Тэгсэндээ байгаа яг тэр газартаа тэр хүмүүстэй бас амар гоё түгээн дэлгэрүүлэлт болчихж байгаа байхгүй тий. Тийм. Энэ наадам тэмдэглэхгүй ч гэсэндээ хаврын баяр, намрын баяр гээд хийдэг.
тэрийг яг наадам шиг тэмдэглэдэг юм. Тийм үү? Тийм. Би нэг удаа очиж үзсэн. Амар хөрхөн залуучууд барилдаад ерөнхийдөө угаасаа барилдаан л боломжтой шүү дээ. Тэгээ барилдаад гэснээс хүмүүс дэмжээл дунд нь дуутай, хууртай угаасаа монголчууд сайхан дуулдаг гэдэг юм болохоор гайхалтай юм л. Чам тэгжсэн чинь нөгөө эмжээл радио дээр сонсчихсан нэг юу яриа санаад орчлоо яана. Сэндэрхүүлээч. Тэрэн дээр ягаад нэг жолчны талаар амар гараад идэг шүү дээ. Нөгөө гэрийн гадаа өхөртөө ханьныхаа нажиг цогтой зураг авахлаад исэн чи гэ. Нүдэн дээр нь ядалцдаг гэ. Тэгснээ нөгөө нөхөө чанаад өгсөн чи бүр гайхаад тэгснээ дараад нь хүүхдүүдэд ингээд шаагаар тоглож исэн. Тэсэн чин энэ юу юм гэсэн чи саяны гаргасан хоны шаагаа гэ. Та нар ингээд тижээж хагаад эцэндээ эргэлж чинь бүр болоогүй ясаар нүртлөвсөн хонь тоглолт юм уу гэж асуусан гэ. Тэр нөгөө бас банштай цаг хэлдэг шүү дээ. Хамгийн аимшигтай үл нэгүүлсэлтэй хоол гээд ягаад гэсэн чинь ихийнх нь сүүнд нь хүүхдийнх нь махыг чанарч. Йоо ямар амарсаа сүт юм бэ начаад. Гэтэ өдөө байгаа зү тий. Тийм байна. Би тэгтээ банштай цаг дуртай. Тэгээд нөгөө Японд хаад би чинь тэгэхээр нөгөө хоёлаа явжсэн ахгүй юу. Тэгээд амны үрэлэн л очоод тэгсэн чинь манай цуг явж ирсэн ах ингээд илээд ингээд хурч болохоор тийм амтан байна уу байр сонирхуулаач гэсэн чинь нөгөө хүмүүс нь өө байгаа ишээ гэтлэгснэ нөгөө яма хон дээр авчиж амтны үрэлэн тэгсэн чинь битэр царай бүр амар сайн болсон энэ ишээ энэ угсаа зөндөө ачиж за өөр гоё фактаас авалцаж хэлээр арай л бохоод л гэж шүү. Би ганц хоёр хошин баримтууд авсан. Энэ бас нөгөө бид хэдий хэллэг. Миний бодлоор энэ бас гадаад хүмүүс ч юм уу эсвэл нөгөө соёлоос хэд болцсон бас хүмүүс инээдтэй байж магадгүй гэсэн. Тэгээ сошиал дээр хүмүүс одоо их гоё өөрсдийнхөө талаар хуваалцдаг болсон шүү дээ. Тэгсэн чинь нэг ийм тохиолдол байсан гинэ. Бүхэн хуушиг эцэг байгаад барилдаж чадахгүй болсон. Тийм тохиолдлууд их болдог гинэ. Тэгээд үүнийг нь болохоор зэрэг бүгч болов ходоодтойгоо байлдвал ялагддаг гэсэн үг гарч ирсэн байж эндээс болоод гарч ирсэн байж магадгүй гэж өгөөс бичсэн байлээ. Наадад чи сонсон чи бас өглөөхөн би наадмын сонирхолтой паян байдсан болоо гэж хайж үзэхгүй юу. Тэгсэн чинь бидний тохиолдсон хөвгчлөлтэй явдал гэл нөгөө фейж бас байдаг байсан шүү дээ. Энд чинь нөгөө тэн дээр байн инээдтэй пост оруулдаг чагч гэлэн гэд хүн байдаг да. Энд чинь тэр бас тэгсэн байсан уу? Айраг угаад барилцсан чинь. Яана талбай дээр бүхийн талбай дээр сур харавчих гээд гэлвчсэн байсан гэсэн санаад орчлоо. Би бүр баларсан болов л гэж бодлоо. Арайч тгийгүй лээ. Ашигтэй. Муухайтай хүний бодлоо. Нэгэ хуушур гэснээс та хоёр нь юугаар наадмаар хэдэн хөшөр идэвдээ. Хэдэн хөшөр идэж чадчих. Нэг өдөр шүү дээ. Нэг дээдлэн 70 малан хөшөр идчихэж шүү дээ. Тэрнээс тийш ерөөс явахгүй лээ. Та тэгвэл ерөнхийдөө жилийнх ишээ наадмын үед өдрийн дундаж хөшөр идэлтэй максаар идэж чаддсан юм байна. Дунд чинь идэж байна. Ингэдэг гинэ. Наадмаар хуушурыг хэрэглээ жилд 10 сая давдаг гинэ. За. Тэгэнгүүт жил бүрийн наадмын 3 өдөрт Улаанбаатарт 5-аас 6 сая хуушур зардаг гэсэн тооцоо байдаг гинэ. За. Тэгээ хүн бас нэг хүн өдөртөө 5-аас 7 бол иддэг гинэ. Зөв. Би тэгтээ яадаг аашөө. Овон цаван эхлээд 3 дараа нь 2 тэгээд 2 идэв. Зүгээр их чи би газар дээр нь 7 хүсдэг юм аа. Маргааш би ямар ч гэсэн макстэй хэдий гэдэх нүгэ үзчихээ. Магадгүй дараагийн подкастт хэлж өгч болох юм. Гэж шууд газар дээр нь стори хийе. Шууд гэдэг Facebook, Instagram поцсон дээр за би өнөөдөр 7 идлээ гэлтэй. Хажууд эрэхтэй хүн 3-ыг идлээ гэсэн. За тэгснэ дараагийн сонирхолтой факт нь энэ юм ихтэй их түгээмэл болдог. Мориноосоо төрүүлээд ирдэг уяач гинэ. Ямар. Гэсэн чинь зарим сумдын наадамд морин хол төрүүлчихэд уяачин төрүүлч гисэн гээд итгэхгүй араас нь гүйж ирдэг инээдтэй явдлууд гардаг гинэ. Тэгээд зарим хүүхдүүд нь унсан морин дээр унтаад
Сэрсэн чинь төгөөсөн тохиолдолч байдаг гэж Ямар шүү. хөөрхөн юм. Өнөөдөр бас нэг тийм оролдооны бичлэг байсан шүү дээ. Яг барины шоун дээр ирсэн чинь морин явахаа хэлсэн зогссон. Тэгээ хайнаас ингээд дараагийн хүүхдүүд нэрчээс чинь чи нөгөө хүүхд манд гяс ингээд моринасаа байгаа морио бүр ингээд чирээ заяа. Тэгээ барины шоун болоо ингэж төрүүлж орсон шүү дээ. Хөөрхөн юм би. Тэгээ бас нэрээ нэг юм бичлэг явсан. Нөгөө яг барины шоун дээр морь ингээд унаад газар дээр яг хүн хаалтаж удаг шиг унаад яг шоун дээр. Тэгсэн чинь цагдаа нар ирэнгуудаа бас нэг ах ирээд нөгөө чинь цээжлэн хөшөглөө. Тэгсэн чинь би ямар эвгүй зураглалээ гэж бодоод өнгөрөхгүй юу. Тэгээ дараад нэг залуугийн ирээд тэр угаасаа морь тэгээд ингээм амсгаад нь бахартаад ингээ унчаар яг зүрхлэн цээжлэн ингээ сайн хөшөглөж хаарыг ингээ сэлгэлт хийгээд тэгээ босгодог гинэ. Тэгээд энэ талаар мэдгүй хүмүүс бол нилээ ингээ буруугаар ойлгох тохиолдол байдаг гэд хэлсэн байсан. Би болохоор нэг барины зургас дээр ойрхон байгаа болохоор ихэдөө араас нэрч амар морд их хурдтай ирж байгаа. Тэгээд дэвсүүлэхээс нь ягаад сандарсандаа тэгсэн болов уу гэж таныг ярьж хахад таагаал бодж илаас. Зөв. Тийм нарийн байдаг бах тий. Тэгтээ цагдаа нар мундаг юм тий. Тэнийг нь бас мэдээд шууд арга хэмжээ авч тий. Гэтэ тэр нь цагдаа байхгүй нэг цэнгэр уцтай. Ах мэдлгүй яах. За дараагийн сонирхолтой факт нь дараа гэхэд болохоор зэрэг хүмүүс одоо заримдаа их маргаан болдог гинэ. Тэгэл яасан чинь энэ хоёр бүх ягаад жил бүр таарад байдаг юм бэ гэж дамаа бүхий нэлээд том хорхойтнууд асуудаг гинэ. Тэгэд энэ оноолтоос орж заримдаа нэг сумынхан эсрэг бүр дотоод дан өрнүүлдэг гэж цуу байдаг гинэ. Сонирхолтой юм тий. Тийм амар юутай юу? Харжаантай юу? Оноолн тэгж тараад. Тэгээд энийг хүмүүс нэг сонсож байгаагүй гэж үзсэн. Сум харуу дээр бас маргаан тэгдэг гинэ. За. Тэсэн чинь нэгийг харуулж наадам дээр стейжтэж байгаад байныхаа эсрэг тал руу сум тавьсан гинэ. Сум тавьсан гинэ. Тэсэн чинь харвааныхаа шүүгч чинь энд бишээ тэнд гэд гараад ивсэлсэн гэсэн. Гэтэ сур харваадад бүр заримдаа нийтэн болдсон ш нөгөө хит хатуу нумаа ихлүүлж барьж байгаа мэдгүй барьж аваад тэгээ харангуутаа дийлэхгүй тэгснэ шалт али. Тийс өндлөн харагддаг тохиолдол бас байдаг. Нэг талаараа амар харамсалтай нөгөөдлөр нийтдээ энэ. Хай. Би ч нөгөө сур харагдаг байсан. Тийм үү. Мэдээгүй юм. Ямар гоё. Яна тэлцэлэг дээр мэдсэн шүү дээ. Энэ хүн ингээд дамаг дутуу биддэг гэсэн байна. Тэгэхээр арай өөр сур харваа гэж үзсэн юм болов. Юу болчихлоо. За дараагийн факт нь гэх юм бол энэ амар хөөрхөн. Нэг гэл бүл гинэ. Наадмын үеэр хүүхэд нь морь унаад аав нь бүх барилдаад ээж нь хуушур хийсэн гинэ. Оо бүр гэр бүлээрээ. Тэгээд бүгдээрээ зэрэг наадсан байгаа байхгүй юу? Тийм байна. Үр ашигтай тийм. Тэгээд энийг нь хүмүүс ингэж шоглож хэлсэн гинэ. Наадамд оролцдоггүй гишүүн зөвхөн нохой идэж уугаад баярлаж байдаг юм. Надаасаа дээр гэх л бараг холгүй штэ. Энэ амар сонирхолтой юм лээ. Наадамын 3 өдөр бол телевизийн дээд хичээлийн үе угаасаа байгаа штэ. Тэгсэн чинь зарим айлд наадам үзэж байгаад зурагт нь хит ачаалж халснаас болон шитэж байсан тохиолдлууд байсан нэ. Яа ямар юм бэ? Яасан юм бэ гээ нэрээ? Чиа нэрээ. Бодхоор идэв. Тэгээд хүмүүс энийг нь болохоор зэрэг энд шоглоод төрөө бүх хэн болохоос өмнө зурагч шатдаг нь уламжлуу да гэж дараа жил шатгаа тэгж хэлсэн гэх тийм. Нэрээ бүр яг эзэгтэй хашин нэ. За тэгэнгүүтээ ахмад наснууд бас яадаг гинэ. Өөрсдийнхөө үзэл бодлыг наадмын үед хэлдэг гинэ. Тэгээ зарим хүчжүүл бүхий оноолтыг харангуйтай энэ жил миний үеийн бүхчүүдийн хүүхдүүд нь барилдаж байна даа гэж хашгиндаг гинэ. Хөөх юм би. Тэгээ заримдаа нөгөө шин залуу бүхчүүдээ харангуйтай наадам хитрхи шинэлэг болчихлоо гэж гомдолдог гэж байна шүү.
Гэхдээ нэрээ гинт ингээд танихгүй хүмүүс ингээд бөөнөр гараад ирэхийг юу юм бэлээ. Анх би яг лабораторид ороход надад тийм мэдрэмж төрсөн шүү дээ. Баахан танихгүй нүрийн арьснууд би бүр тэгээд юу илээ л гэж бодчихсон. Би ч гэсэндээ таны танихгүй нүрний арьссан та тэгээд. Харин тэгсэн чи одоо ингээд хамтдаа юм хөтлөд сууж штэ. За би дараагийн факт хэлээс өмнө танаас нэг юм асууя. Та энд маш зөв хариуллаа. Яана. Манай үзэгчид ч гэсэндээ хариултаа комент хэсэгт бичээрэй. Гэрийн хошроо, наадмын хошроо. Гэрийн хошроо. Вау. Та гайхалтай хошроо гэдэг бах тий? Бислэгтэй хошроо өнтертэй. Оо, бислэг юмч тийм үү? Аха, бислэгтэй хошроо амар гоё шүү. Гайхалтай. Би хийж үзег юм маргааш яаж хийж амар гоё амттай болов. Них гоё зөөлөн ирнээсээ нэг тийм амтын илүү баялаг болгож өгдөг. Чиний хувьд гэрийнх нь үү? Наадмынх нь. Гэрийнхээ учир нь мах ихтэй. Тэгээ угаасаа зөв хариулт нь гэрийнх байсан юу те? Үгүй дээ, хүү болгоно л гэж үзсэн. Амар гоё хуушур хийж хоёр махын гэх. Тэгэхээр чин гэрийн хошуур, дугуй хошуур хоёрын гэрийн хошуур л гоё болж тарав. Гэтэ тас бахтай дугуй хошуур гоё те. Мах ихтэй. Гэтээс ер нь бол хөвчлэн хүний гараар хийсэн бол нэх гоё шүү дээ. Тийм өөрөө хийгээгүй залхуурсан болохоор. За дараагийн сэтэл хаар зэрэг хүмүүс өөрийнхөө нөгөө наадмын үеэр туулсан хөвчлөлтөө сэтгэлжүүдээ бичсэн. Одоо ингээл зургатаар чи ингээл морь уралдаж байгаа ч өстой сайхан харагдаж байгаа. Тэр дэдний бүх өстой бүх тийм одоо өстой хүрэн азраг гэл гоё ярьж өгдөг штэ. Би бөхөөч уралдуулж чадна. Тэсэн чинь бодит байдал дээр ерөөсөө өргөн дэлгэцээр 3 секунд л тэр тухайн үеийнх нь морин гарч ирээд өгөрдөг штэ гэж гомдлсон гинэ. Нэр бас тийм шүү. Гэтэл тий 3 секунд гараад километр зай чинь тий. Тий хэдэн километр зай үлдсэн бай гэд ярьдаг гинэ. Яа. Тэнгүүт бас нэг хүмүүс юм байлээ. Хэсэг бүх хүмүүс бүх бол улс төрөөс хамаагүй их шүүгэн дагуулдаг сэдв шүү гинэ. Яг тийм баха. Тэсний хүмүүс хоорондоо ингэж ярьдаг гинэ. Энэ жил хин төрүүлнэ гэж зүүдэлсэн бэ. Бүр зүүдэндээ зарим нь төрүүлэх бөхөө олоод харчдаг гэж шүү. Тэгээ таарсан тохиолдлоодаас байдаг бах тий. Магадгүй. Тэгдэг болохоор хоорондоо энэ тохоо бас ярьдаг баха. Сонирхолтой. Гэтэ бас гоё л энэ тий. Зүйлэл босоод ирсэн чинь нэрнгэсээ зүүдэнд биелж биелээ л аа. Орондоо жоох нөгөө сулаа муглааны юм уу? Зүтэлч гоё юм уу? За энэ бүр амар сонирхолтой. Ингээд одоо сошиал хөгжсөн тий. Гэсэн чинь сошиал хөгжсөний нэг бас сул тал байдаг нэ. За. Телевизээр бүх үзэж байтал сошиал дээр зураг нь 10 секундын өмнө гарчихсан байдаг гинэ. Тэгснэ зарим хүмүүс бас манай мөр төрүүлчихсэн гэдэг аль үжи стори тавьсан байдаг гинэ. Ерөөсөө спойлердол явчихсан тий. Харин. Нөгөө нэг гой барилдаа нөөц гсэн чинь. Тий, хамаг наастар жоох унах нэ. Тэгээд хүмүүсээс нөгөө эмээ өвөө нарыг бас их шоглож битсэн байлээ. За, яах нь вэ? Эмээ өвөө нарын анаш үл юм байдаг. Тэднээс бүхчүүдийг харалдаад ер нь бол энэ хүүхдүүд ер нь бүх барилдаа нэг мэдэхгүй. Одоо наанаас чи тэрэл төрүүлж шүү дээ гээгүүт яг л төрүүлдэг гинэ. Айхтар байгаа шүү тий. Тэгээд цаашлаад өвөө нар маанстаа энэ морины өн явдлыг хараа. За энэ уралдааны мөр биш энэ да. Энэ бол барилдасаач гарч чадахгүй гэл. Айхтар. Тэгэхэд яг л тэгдэг. Тэр олон жилийн туршлага яалтчгүй байна л та. Мундаг. Бид нар бол ингээ харахаар бүгд л баг ижлэхмээр тий. Тэг чи зөсөлж чадахгүй хахад бүр тийм хэмжээнд шинжиж шít. Үнэ. Гэтэ дараа жилийн наадмаар эмээ өвөөгөөрөө гоё наадмын түүх яаж шимтгэлдэг байсан тухайн хоёлаа чадвал яриулъя тий. Тэгвэл их сонирхолтой санагдлаа. Яагаад дараагийн жил гэж? Дараа жил би бас энд байж байгаа. Тэдний дараа жил Монголд чинь тэггүй сайхан.
Аа. Би гайхаад дараа жил нь яг яасан бэлээ гэж бодоод тэгснэ. Тэгвэл дараагийн жил болох уу гэж асуумарсан. Бэс эмээтэйгээ нүүр тулж агаад за эмээ гэл. Начтай гоё санаа. Яг эмээ өөрийнхөө хоёулаа туссан шоколад хийсэн ч гэсэндээ гоё яг өөртөө асуух үедээ эмээ өөр видео калтаж болохгүй хаа. За ингээд миний ерөнхийдөө сонирхолтой фактууд үгээр өндөрлөө. Би бас нэг хідэн яг нэг гадаад хүмүүс ер нь наадмын талаар юу гэж боддог бол гэж нэлээд хайж үзлээ. Вау. Тэгээ ингээд хайгаад үзсүүд ер нь ингээд гадаад хүмүүс чинь амар блог хөтэлдэг штеп. Тэгэл яг аялсан ингээ газар аяллаа тэр блог болгон дээр яаж ичаал Монголын талаар ингээ ороод ирсэн байгаа байхгүй юу. Тэгээ хамгийн онцолж харсан нь болохоор зэрэг meanwhile.mongolia.com гэдэг нэг блог байгаа. Тэгээд тэр блог бол бүр үнэхээр таалагдсан. Ерөөсөө тэр чигтээ Монголын талаар байгаа байхгүй юу. Тэгээд яг энэ блогийг хөтэлдэг хүн талаараа зэрэг Brianna Wilson гэдэг эмэгтэй байгаа. Тэгээд Америкийн тийм аялагч, тойрон аялагч байгаа байхгүй юу. Тэгээд зохиолч юм байна, бичээч юм байна. Тэгээд ингэж байгаа юм яг танилцуулах хэсэг дээрээ Монголд ингээд ажиллаж эхлэхээс өмнө ингээд бүтэн цагаа ингээд аялал жуулчлалаар ингээд зохиол бичиж ингэж аялдаг байсан. Тэгээд дэлхийн 53 орноор ингээд явж байгаад эцэст нь одоо миний зүрхийг эзэмсэн нь Монгол байсан гэсэн байгаа. Ямар гоё вэ? Тийм баад тэгээд 2000 бүр тэгээд зогсохгүй заяа. 2018 онд одоо энд анх аялсныхаа дараа би энд нүүж амьдрахыг хүссэн газар гэдгийг мэдсэн гэж байгаа байхгүй. Тэгээд бүр нүүж ирснээсээ хойш ерөөсө харамссан удаа байхгүй энэ шийдвэртээ үргэлж сэтгэл хангалуун байдаг гэж үтсэн билээ. Ямар тийм. Тэгээд яг ингээд Монголын тэр онгон ташин зэрлэг гайхалтай оронд өнгөрүүлэх тэр хорон бүртээ хайртай гэж одоо бичсэн байсан. Тэгээд хэдэн жилийн турш Монголыг одоо их орон гэж дуудаж ингэж явсаар агаад тэг өөрөө бас нөгөө одоо бичээч зохиолч юм болохоор яг энэ Meanwhile Mongolia гэдэг блогийг ингэж хөтэлж эхэлсэн. Тэгээ блог дээрээ хамгийн гол нь яг ингэж яг монголоор л зөвхөн монголоор ингээ аялахтай холбоотой бүх зүйлүүдийг ингээ өөрийнхөө туршлагуудыг хуваалцсан. За одоо тэр аяллаа хөтөж, зочид буудлын зөвлөмж, тэгээл нөгөө нэг бэлэг дурсгал тэгээ өөрийнхөө тэр урт хугацаанд хэцүү аргаар ингээд мэдэж авсан бүх тэр туршлагаа ингээ та бүхэнд зөвлөё гэд ингээ бичсэн байгаа байхгүй юу. Тэгээд монголоор хийх ингээд бүр ингээд жижигэн ингээд бүлэг аялал ингээд зохион байгуулалт юм билээ. Тэгээ хамтдаа ингээд морь унах, одоо нөгөө сур харвах, за тэгээд нөгөө цаа тон одоо ардад ингээд зочлох, тэгээ нутгийн нүүлчин малчныг гэрт очиж ингээд амьдрах гэх зэрэг сонирхолтой хөтөлбөрүүд ингээд багтцсан байт юм билээ. Тэгээд яг энэ хүний ингээд наадмын талаар тэр нөгөө тэмдэглэлээ ингээд нэгээд уншсан чинь яг ингээд хэрхэн Монгол наадам нээлтэн алдаг. За мэдээж одоо хуушуур бол айрны талаар бол ингээд золттой бичсэн байсан. Тэгээ яг наадмаар одоо Монголд ирэх байгаа аялагчдад зориулж бичсэн зөвлөгөөн дээрээ наадмын үеийн одоо хүнд зүйл нь зочид буудал, за тэгэл такси гэх мэт маш олон газруудад тийм үнийн хөрөгдөл болдог гэж байгаа байхгүй юу. Тэгээ дараагийнх нь талаараа зэрэг бас нэг хэцүү санагдсан зүйл нь 2-7 хоногийн хугацаанд ерөөхдөө амралтын байдал руугаа буюу бүх ингээд Монгол иргэд ингээд наадам руугаа төвлөрдөг. Тэгээд банк үзэр үйлчилгээний газрууд ерөөхдөө хаалттай байдаг гэсэн ийм зөвлөмж өгсөн байсан. Гэхдээ яг ингээд Монголд аялах хамгийн тохиромжтой тэр хугацаа бол одоо Монголын тэр нүлж авах соёлтой танилцах хамгийн тохиромжтой цаг хугацаа яалцчгүй наадмын үе юм шүү. Тэгээд дундаж температур нь 22-оос 32 хэлбэлцэлтэй байдгаа гэд оруулсан байна. Тэгээ бүр амар хөөрхөн сэтгэвэр ингээд ярианууд ингээд хийцэн байгаа байхгүй оролцсон байгаа. Тэгээл тэндээс ингээл мисер гүйлгээл ороод ингээл харлаа. Тэгээд гэсэн чинь амар гоё сонирхол татсан ингэж байгаа зөө. Монголын цаг агаар амар ааштай гинэ. Нэг секундын дотор ингээд цэвт цэлмэг хөх тэнгэр байж ирсэн гинт ингээл мөндөр ороод тэгэл ингээл шуурга болдог. Гэхдээ хамгийн сонирхолтой нь энэ бүхэн хитрхи ингээд яг ингээд байж л байдаг зүгээр л юм нийтлэг үзэгдэл гэж. Гадаадд бол юу болоод өнгөрч вэ гэх бүр гайхахаар тийм үзэгдэл болчиход байна шүү дээ. Гэтэл Монголд энэ бол нэх амар тэгэж яахаргүйгээс ингэж л байдгийг гэхэр үзэгдэл гэж байгаа. Тэгээ дараагийнх нь нэг зүйл нь болохоор Монголд хийх ихэнх зүйл ингээд гадаа байгаа учраас бэлтгэлтэй байгаа. Тэгээ ихэнх юм үзүүлээд гадаа байгаа гэж тэнгууд шууд ингээл өглөө гараад нүур гараа аваах тэгэл нөгөө би засах масах бүх явж л бодогдчихж байгаа юм чи миний талаар. За тэгээ дараагийнх нь болохоор
Монгол ингээд гэрт амьдардаг айлд ингээд очихдоо өгөх бэлгэний тийм санаануудын талаар бичсэн байгаа байхгүй юу. Тэгээ тэрэн дээр амар хөөрхөн заяа жижигхэн юм шоколад эсвэл амттай ингээд чихэрч болтгоо аваад очоорой. Таны ингээд талархсан сэтгэлээ илэрхийлэх тийм өчүүхэн арга юм шүү гэж. Тэгээд ялангуяа яг таны хүлээж авсан Монгол гэрийн эзэд ямар халуун дулаан зочромтгой байхыг та ойлгосныхаа дараа би яг ингээд чихэр ингээд те жижигхэн юм мияги гэдэг те юу япона гарын бэлэг авч ингээд очсон үнэхээр болчтой гэж бодохоор тийм байх болно гэж бичсэн байсан. Тэгээд яг ингээд амар үнэхээр таалагдсан бас нэг өгүүл одоо юу лээ ишл хэсэг гэх юм бол Монголын нүүдэлчэд тэр тусмаа 5 хантай Монгол гэрт нэг айлын эзэмшдэг бүх зүйл багтаж байгаа нь үнэхээр гайхалтай гэж хэлсэн байсан. Би одоо ингээд бодоод үзэхээр би ингээд монгол хүний бичсэн зүйлийг уншаагүй те. Би ингээд гадаад хүний ингээд төрсэн мэдрэмжээр тулгуурласан тэр блогийг уншиж талисчаач. Тэгсэн хэрнээсээ л тэр хүний харж мэдэрсэн мэдрэмж нь бүр ийм гоё. Тэгээд Instagram хуудастай Instagram нь 42,000 бараг гарan даагчтай юм билий. Тэгээд яг бичлэгүүдийг харсан чинь бүр биний аялж очиж үзээгүй газраа ингээ аялцсан амар гоё бичлэгүүд доороо дандаа эрг тийм сэтгэлдлүүдтэй байсан. Тэгээд ер нь бол гадаад хүмүүсийн хувьд Монголын наадмын хувьд их эрэг сэтгэлтэй байт юм байна. Тэгээ музей амжилтсан юм шиг яг л тэр 13 дугаар зуун руу ингээ цаг хугацаагаар ингээ аялаад очсон юм шиг мэдрэмж төрдөг гинэ наадамд оролцохоор. Тэгээд дараагийнх нь сонирхолтой зүйл нь болохоор яг энэ морь ундаг хүүхдүүдийг бүр ингээ хараад биширхийн сацуу айгу ингээ санаа зовдөг гинэ нөгөө хүүхдийн эрэхтэй бол. За тэгээ бүхийн барилдааны тэрдэг заяаг за тэгээ нөгөө зодог шуудаг бүх зүйл нь ихээр гайхалтай харагддаг. За дээл бол угаасаа ярилдаггүй тийм сайхан юм хувцас агаад байгаа. За морины хувьд болохоор ингээ унаад ингээл одоо би угаасаа морь унч чадна гэж байгаа л те. Унч чадахгүй байдаг ч юм уу. Иймэрхүү байдлаасаа болоод бас ингээ морийг их хүндэтгэж хайрладаг болсон тийм жуулчид их байд юм байна. Тэгээ айраг ууж үтсэн гэдэг нэг хүний сэтгэл заяа. Сүүн дотор ингээ 9 арц хийсэн шиг хийгээд өгсөн юм шиг санагдсан байна. Тэгснэ хожим нь аллаараа энэ нь Монголын цэвэр виски байсан гэдгийг ойлгосон гэж хэлж байгаа. Тэгээ alcoholic horse milk гэвчсэн байгаа байхгүй юу? За тэгээ хоошоорн дээр бас ингэж байгаа. Хоошоорч угаасаа нөгөө жилээс жилдээ айгу юутай гэдэг чинь очртой гэдэг чинь тий. Бүх хүн хоошоор гээд ингээд ерөөсө хоошоор идэх гээд ингээ хоочрлаад байгаа ерөөсө ойлгоогүй. Тэгээ энэ яг юу н онцгой гэж бодоод 2 цаг ингээ ойрчилсны эцэс идэж үзээд одоо л ойлголоо гэж бодсон гэж байгаа байхгүй юу? Үгүй энэ гоё гац тий. Өстой гоё. Эцнийхээ дараа яа тийм тэгээ тийм гоё яагаа гэж бодоогүй шүү дээ. Тэгээд наадмын үеэр одоо бас мал нядлахыг хараад шокерсон жуулчд аюу хийдэг гинэ. Бараг нөгөө травмата болсон гэхээр хэмжээний шокерсон хүмүүс аюу байдаг гэж байна. За тэгээд байгалийн үзэсгэлэн гоонууд бүр ингээд төсөөлж байснаас дандаа одоо илүү үзэсгэлэнтэй байдаг. Энэ бол ингээд зөндөө олон хүмүүс ингээд бичсэн байхгүй юу? Гоё ясны тий. За тэгээд нөлчин ард ингээд байгальтайгаа ойршилцээтэй байгаа нь үнэхээр гайхшруулмаар байдаг. Тэгээд зөвхөн энэ бас амар гоё заяа. Зөвхөн Улаанбаатарт болдог нээлттүүдээгүй бусад аймагуд дахь наадам нь чи заавал ингээ үзэх ёстой тийм гайхамшигтай юм чи одоо нэг true magic гэд бичсэн байгаа байхгүй юу? Бэд шүү гэж бас зөвлөсөн байсан. Тэгээд 22 оны бас наадмын бичлэгийг бас нэг YouTube-оор оруулсан. Тэр нь нэлээд өндөр таналттай. 9,000 гаруй лайк энтертэй. Тэгээд дараа дандаа ингээ монголчуудыг талархсан баярлсан сэтгэлээр дөрөв влог гарсан байсан. Яасан хүүхээ. Нэг иймэрхүү мэдээлэл цуглууллаа. Стресс сонирхолтой мэдээлэлүүд байна. Баярлалаач. Тэгээд та линкээс хуваалцчаарэ. За тэгээ. Та хэд мөн description хэсгээр тэр их чинь гоё логотыг уншаарай. Тэгээ би энийг бүр заавал оруулнаа. Instagram-аас дагуулахгүй юм блэ. Гоё мэдээлэлүүд байна. Яг гадаад хүн гэхэд ямар гоё тэр байгаль, соёлыг бүр дотор нуусаж гүнээр мэдэрсэн тий. Тэгээд тэрийгэ тэгэж гоё илэрхийлэн гэдэг бас. Харин тийм. Уран бичих хийж чадна шүү дээ. Тийм, амар мундаг. Тэгээд чи яс хэлсэн шүү дээ нөгөө Монголын ингээл хязгааргүй үргэлжлэх ямар ч байдлаа хүн тэглэхгүй юм ингээд тал гар газар үргэлжлэдэг. Тэгээд тэр тал газар тэнгуутад тэнгэрийн газар хоёр нийлцсэн шиг үргэлжлэх нь өөрөөс амар гоё тий. Тэгээд одоо Японд байгаа одоо буцаж ирэхдээ чи яс амар мэдрэх байх
Би ингээ олон цөөхөн хоногор явс ирнээсээ л яг Японд яж байгаа л яг ингээд юун дээр ирээл онгоц ингээ буугаад яа тэр онгоцтой сүулт ирдэг үед яг өхөнгөө алдсан шүү дээ гээ. Амар телевизтэй гоё ярьж байсан. Бүр ингэсэн цаа нөгөө нэг яг нислэгээр ингээ багш тэнгуутаа хамт явсан хөхөд бид гурав ингээд өөр газар сууц ирсэн хамт цугаагүй. Угаасаа цуг аваагүй байхгүй юу? Билетээ. Тэгээд яасан чинь тухайн үедээ тэнгэр амар муу заяа. Тэгээд газардаж чадахгүй. Тэгээд бүр ингээд хэсэх юугаа ингээд тариал ингээд эргээдсэн. Тариал эргээдсэн. Тэгэл үе ингээл онгоц торгоол. Тэгэл дотроо за ингээл өгчтiin байжээ гэл ботгоч байгаа чинь нэр амар эсэн ш. Тэг яг буусан чинь хамгийн амар нь багш ингэж хэлсэн за би дахиж та хоёртой цуг явахгүй. Би энэ хүртэл өчнөө олон явахад надаа юу ч тохиолдоогүй. Бараг та хоёртой явснаас болоод ингээ өхөнгөө аллаа гэж хэлсэн. Тэгээ тэр жаа тэнгуутаа яг ингээд ясахгүй юу? Буусан чинь Монголын ингээ салхи бол бүр ихээр гоё дэвлээ. Япон ч ингээ хүлэмжийн дотор ороос утсан юм шиг салхин хүртэл бүгчин байдаг те. Тэнгуут энэ ингээл салхи нэх гоё өнөртэй тэгсэн сэв сэрхэн болохоор ямар гоё юм бэ гэж бат. Тэгээд бараг 9 жуулчин болгон тэгж боддог баг шүү. Би бас ер нь бол амар Монголдо үнэхээр их хайртай юм баггүй юу? Тэгээд угаасаа яагаад явсан тэр их гоё боломж тэр их илүү их мэдээж болох би нөгөө зөвхөн өгөөл дээр харж исэн туршилтаа өөрийн гараараа хийнэ гэдэг чинь миний хувьд бол амар том гоё мөрөөд шүү дээ. Тэгэж бодож ирсэн гэсэн чинь хүмүүс Монгол гоё ясныг чи ойлгож байгаа үстэй гэж амар хүмүүс тийш над хэлсэн байхгүй. Би угаасаа гоёыг би мэддэг байсан. Гэтэ би бас сурах хэрэгтэй байсан. Хэлж чадахгүй дотроо одоо ингэ хэлчихээ. Тэгэж хэлсэн хүн болгон зориулж. Тийм шүү. Яалтчгүй нөө. Тийм. Харин тийм яалтчгүй хайрлахгүй байхын аргагүй сайхан их оронтой хүмүүсээ битэрч. Очоод нэг жоохон хэрэгтэй хүмүүс баймаа гэж тийм. Их орондоо. Тэгэд чамааг тэгж хэлсэн чинь юу санаанд орчлоо. Бадарчгүй хөдөлмөрийн гавьяат авсан биз дээ тий. Тэг хүмүүс бүр ингээд амар хожимдсан шагнал боллоо гээгүү халгалж исэн. Эмзэглэж хийж авсан. Тэгээд яг бадарчгүй ингэж байгаа. Би нэг л зүйлийг захимаар санагддаг. Эх орноо л сайхан одоо хайрлаж байгаарай. Эх орон гэдэл нэлээд байгаа болохоос биш. Яагаад орон гэдэг үгийн өмнө их гэдэг үг байдаг учраас бүү мартаарай. Эх орноо хайрлна гэж хэлний үзүүрт гарч байдаг үг биш. Зүрхний угт байдаг. Тийм л хайрыг эх орноо хайрлах гэж нэрлэдэг юм шүү. Үүнийг л бүү мартаарай гэж хэлсэн байсан. Гоёсэн байгаа зүгээр л нэг хэлний үзүүр дээр гардаг үг биш шүү гэж байгаа байхгүй. Яг нөгөө нэг голын оноод хэлнэ гэдэг шиг хэлсэн байсан. Тийм ээ тэ стаас хэлж. Яг л үнэн хэлж. За өнөөдрийн дугаарыг хоёул ер нь ингээд дуусгая. Тэгээд уриалгах ч юм уу одоо ерөнхийдөө өнөөдрийнхээ подкастыг үзэж байгаа хүн сануулгах зорилгоор гоё хоёр өгүүлбэр хэлээд өнөөдрийн дугаарыг дуусгая гэж бодож байна. Наадам бол зөвхөн наадам биш. Энэ бол Монгол үндэстний өөрийгөө хадгалах, үе дамжуулан өргөжлүүлэх, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн оюуны соёлын дархлаа юм аа. За өнөөдрийн наадам бол монголчуудын амьд музей дугаартай маань хамт байсан үзэгчдэд баярлалаа. Лайк, subscribe дарахаа битэн бартаарай. Бас хэлэх зөвлөгөө, санал байх юм бол комент хэсэгт бичээрэй. Мөн бидний Facebook, Instagram-ыг дагаарай. Баярлалаа. Одоо би орчин цагийн наадамын онцлог ярих үлээ. Аха. Катлаа.